Канадын шоронд ял эдэлсэн Монгол. Канадад харлсан монголчуудын яриагаар тентгийн доод давхаргын иргэдийн ахуй амьдрал шоронд хоригдож буй хоригдлуудын ахуй байдлаас хавьгүй дор байдаг гэжээ. Нийт 26 орчим сая хүн амтай энэ улсын нийт иргэдийн 5% нь өргөс торны цаана хоригдож байна. Гэхдээ эдгээр хүмүүсийн багагүй хувийг цагаачид эзэлдэг гэсэн үг. Канадад өнөөдөр 25 шорон болон урьдчилан хорих төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн дийлэнх нь улсын томоохон хот болох Оттава, Торонто, Виннипег зэрэгт байдаг. Хүн амынхаа тоогоор улсдаа 4-р ордог Решена хотод онц настай гэмт хэрэгтнүүдийг хордог шорон байдаг. Энэ шоронд халахын цуутай атман инх төр хүн амны хэрэгээр хоригдож байгаад хэрэгэн цагааджээ. Эхлээд санаатаагаар бусдыг хөнөөсөн хэрэг нь сайн өмгөөлөгчийн хүчинд санамсар болгоомжгүй сэтгэл санаанд давчсны улмаас улан хувирчээ. Эцэст нь аргагүй хамгаалт хэтрүүлсэн болоод инх төр Решенагийн онцгой шоронд 2-3 жил суугаад суллагдсан. Шоронгоос гаруут инх төрийг шууд Канадын иргэн болгож 20 хангийн зүгээс түүнд ажил олж өгсөн байдаг. Канад жаргалын орн гэх боловч ажил тийм амархан олтоогүй юмсан ч. Черчилл хотод цагаан баавгайг хордог шорон байдаг аж. Хоол хүнс нь хомсцсны улмаас өлсгөлэн баавгаанууд хүн рүү дайрах болжээ. Канада улсад одоо хуучин шоронгуудыг нурааж шинээр эрүүл ахуй болон хүний хэрэгцээг бүрэн хангасан орчин цагын шаардлагад нийцсэн шинэ шоронгуудыг барьж эхлээд байна. Дүүрэн, Бэрлэг, Майнд, Дардын шоронд бригадын сэтэртээ явсан инх төрийн яриагаар юун ганц удаг Майнтын шохооны шоронтой зөөрлөх үү? Манай Улаанбаатар зочдуудлаас л хавьгүй дээр нөхцөлд шорон нь үйл ажиллагаа явуулдаг гэд бод. Тэгсэн атлаа Канадын шоронд ял эдэлж яваа цагаанууд уйлж унжаад усан нүдлээд харин лалын шашинтай улс Африкаас очисон харууд зовхон жаахан өөдөө байлаа хэмээн ярьсан юм. Америкийн нэгдсэн улсын шоронд Латин Америк өнгөт арьснууд овгор байдаг бол Решена, Торонто, Оттавагийн шоронд онигрууд буюу хятадууд атман байдаг гин. Үүнээс гадна тахир дутуу хүмүүсийн шорон гэж бий. Жишээ нь тэрэгцэртэй тахир дутуу иргэд өндөр наснуудад зориулсан тусгай шорон байхад бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулсан шорон байна. Энэ төслийн нэг хэсэг болох шинэ шоронг Британийн Колумб тосгонд байрлуулжээ. Нэг өрөөтэй орон сууцнд нэг хоригдол эмэгтэй үр хүүхдийн хамтаар амьдрах бөгөөд эргэн тойронд нь тортой хашаа буюу буутай харуулуудын аль нь ч байхгүй. Бүсгүйчүүд хөрш хот болох Литл Рок руу худалдан авалт хийхээр чөлөөтэй гарч явдаг байна. Хоригдлууд оргох тал дээр шоронгийн удирдлагууд санаа амар байдаг. Учир нь хүн туулахын аргагүй шигүү хөвч тайга эргэн тойронд нь байхагаад хамгийн ойрын төмөр замын буудал 150 км-ийн цаана байдаг аж. Канадын шоронгуудын бас нэг онцлог гэвэл шоронгуудад сахилгад сууна гэж байхгүй гэж хүн болгон ярьж бичиж андуурдаг. Онцгой шоронд 2 жил гаруй суусан инх төр хугацаанд 2 чудаа 15 хоногийн хугацаатаагаар сахилгад сууж байсан болохоо хуучлав. Сахилгын өрөө гэж байхгүй шоронгийн зүгээс хувийн арга хэмжээ авна. Энэ нь сахилга гэсэн үг. Канадууд сахилгад суухаасаа чигтэйхэн айдаг гин. Шийтгэл нь хоригдлуудыг төрөл төрөстэйг уулзах, ном сэтгүүл унших, зураг үзхийг нь хязгаарлах хориотой. Дотоод хэв журмын зөрчил гаргасан хоригдолд оногдуулах хамгийн хүнд шийтгэл нь шоронгоос гадагш утсаар ярихыг нь хоригдлох явдал юм. Бүх шоронгийн дотоод тогтчлт ахуй хангамж нь ерөнхийдөө адилхан. Канадын шоронгуудад аж ахуй дарахны газар мужаан цех гэх мэт төрөл бүрийн хөдөлмөрийн цехүүд байдаг ч гэсэн хоригдлуудыг албатан хөдөлмөр эрхлүүлэх нь хуулиар хориглосон байдаг. Хоригдлууд гагцхүү өөрийн хүсэлт гаргаж ажил хийж болно. Харин төлбөрт оргуул төлөхөөс татгалцсан хоригдол бол засан хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлэнэ. Ямар хэрэгээр шоронд ордог вэ хэмээн их төрөөс асуухад хэргийг нь яривал бүр инээдтэй. Найс нөхдөдөө наригдсан гээд нэлээд халамтсан монгол залуу хажуугаар нь залуухан охин өнгөрөхөд өгцгийг нь чимхэж орхижээ. Ингээд саваа үтснийхээ төлөө тэр 2-7 хоногийн хугацаатаагаар хоригдох шийтгэл хүлээжээ. Харин монгол залуу торгуул төлгөөс татгалцсан учраас дахин 2-7 хоногийн хугацаанд засан хүмүүжүүлэх ажил хийлгэхээр болсон байна. Гэвч хог зэвэрлэгч, үйлчлэгч, ачигч гэх мэт ажлын байр олдоогүй тул засан хүмүүжүүлэх ажил хийлгэх шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон. Инх төрийг шоронд байхад онц настай гэмт хэрэгтэн болох 6 хоригдол Решенагийн шоронгоос оргожээ. 2-7 хоногийн дараа ялтнууд баригдахдаа хийх юм олдохгүй утгагүй байх шүү дээ гэжээ.
Уурын халаалтын баарыг Нямбайлан тайлж аваад мүлгэж гарах нүх ханд гаргажээ. 3 хоригдол өрөөний камерыг халахлан зогсож байх хооронд 3 нь нүхээ малтж байсан гин. Тэд оргож чадсан ч удалгүй баригджээ. Ер нь Канадын шорон гэж ямар шуухан янзтай ямар стандартыг байдаг талаар яриул их сонин гин. Камер болгонд 2-3 хүн байх зорилттой боловч зарим шоронгуудад 20 хүртэл хүн хоригдож байгаа. Унтах орнууд нь энгийн л ор байна. Ариун цэврийн хэрэгслээ хийж хадгалах шүүгэний оронд харин хуунцар сараалжин сагс тавьж өгдөг. Камер болгонд жорлон байна. Харин усанд орох шүршүүр байхгүй. Давхар болгонд хонглын үзүүрт усанд орох өрөөнүүд байна. Тол байхгүй. Үүний оронд өнгөлсөн гялгар төмрийг ханд суулгаж бэхэлсэн байдаг. Сахлын утга зэргийг 20 ангийн дэлгүүрээс авч болно. Эсвэл харгалзагчийн зөвшөөрлөлтөөр хэрэгжилж болно. 20 ангууд ихэвчлэн 2 давхартай байна. 2 дугаар давхарт хоригдлуудын камерууд байрлана. Харин 1 дугаар давхарт цайны газар тоглоомын өрөө 2 видео танхим байна. Энэ 2 танхимд хоригдол болгон дуртай кино, видео бичлэгээ өөрийн ойлгохдаг хэлтээрээ үзэж сонирхох боломжтой. Бие ялдрын танхим болон номын санч байдаг. Шинээр ирсэн хоригдол болгонд хувийн дугаар болон орны ангиллын дугаар өгдөг. Ингэснээр хэрэг хоригдол дааруул нэмэлт хүнжил олгодог. Өглөө болгонд 5:30 цагт тоонд жагсна. Харин бүтэн сая өдөр бол 7 цагт жагсна. Дараа нь өглөөний цайгаа уучгаад 11 цаг хүртэл дахиад унтсан ч болно. Өглөөний цайн дээр шарсан өндөгтэй талах жимстэй чигнэмэг буюу вафл, жимсний чанамал гэх мэтийг өгнө. Тэгж байтал өдрийн хоол болно. Энэ хоолны цэс бол харин маш баялаг бөгөөд чанарлаг. Юу манай шоронгийн нүүрснээс өөрцөг болсон хар талах дотор гисний жамтай зүрлэхүү. Хоол нь сонголт ихтэй. Цагаан олтонгууд заавал ихний ээлжинд хоолнд орно. Айхтар хэрэг гэвэл 2005 онд шоронгоос Пола Бернардо суллагджээ. Тэрээр секси маниак алуурчин гаж дунтангийн эхнэр байсан бөгөөд эхнэрээр бяцхан охтыг өргөдүүлэн хүний яснаас гадуур хүчиндээд тамлан алж зугаасдаг байжээ. Харин энэ хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан түүний эхнэр Поло Бернардо нөхрөө ölчилсний хариуд энэ хэрэгтээ хамгийн бага ял болох 12 жилийн ялыг эдлээд суллагдсан аж. Мөн Паула Ребигийн 11 сартай нагас дүүн их чихээ гар утсыг оролдож байгаад санамсаргүй 911-т залгачихжээ. Оператор харилцуурыг нь авсан ч хинч хариулахгүй байсан учраас яаралтай дуудлага гэж үзэн цагдаагийнхан руу хаягийг явуулжээ. Цагдаа нар очиод тэр айлын хашаан доторхыг шалгаж үзэхэд хар тамхины орцсонд ордог өвс нууцаар ургуулдаг нь илэрч 3 жилийн ял авсан. Мормоны мөнхийн гэгээр шашны бүлгийн 3 залуу сүмдээ ирсэн эхнэр нөхөр хоёрыг хүлж баглаад ээлжлэн хүчинцэн явдал Канадад нэлээд дуяндлаа тарьжээ. Мормоны сүмийн 3 залууд шүүхээс 5 жилийн ял оноосон гин. Хэрвээ Монголд ийм жигшүүрт хэрэг гарвал доод тал нь 20, дээд тал нь цаазын ял авах магадaltaй. Эцэст нь хэлэхэд Канадууд Азийнханд тун сэжиглэнгүй хандна. Эрүүлийн цагдаа нар савл хийвэл торгоно, цагаачлалын албанд мэдэгдэн сүржигдэндэг гин.